хүчирхийллийн тодорхойлолт бол юу байдаг гэхээр хин нэгэн хүн эрх мэдэл хяналтаа тогтоохын тулд хүч хэрэглэхийг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр эрх мэдэл хяналтаа тогтоохын тулд ямар хүчийг хэрэглэж ийн гэхээр за нэгдүгээр эдийн засгийн өөрхийн мөнгө хөрөнгө тийм ээ тэр байр сууриараа далайлгах тэрүүгээр нь авчиж боох. За эсвэл сэтгэл санааны дарамт үзүүлэх. Бид нэр тэр сэтгэл санааны дарамт хүчээр хэлдэг. Эсвэл бие махбодын хүчирхийлэл буюу зодож нүдэх тийм ээ тэр асуудлууд эхлэдэг байгаа. За дараагийнх нь нэг нь болохоор бол бэлгийн дур хүслээ хангахын тулд хүсээгүй байхад нь тэр хүнийг дарамтлах, хүчирхийлэх энэ зүйлүүд орж байгаа. Тэгэхээр ер нь бол гол утга санаа нь хүмүүс юу гэж ярьдаг гэхээр арх угаад хүчирхийлсэн юм аа. За эсвэл юу гэдэг уул нэг сайн хүн архил угаад болсон эсвэл ажилгүй хэлж байгаад ингээд сэтгэл санаагаар над хүчирхийлсэн юм а гэж ярьдаг. Гэтэл эцсийн цаана юу яриад байна гэхээр хүчирхийлэл гэдэг бол эрх мэдэл хяналтаа тогтоох. Тэр процесс. Ер нь хүчирхийллийн саяны эрх мэдэл хяналтаа тогтоох гэдэг бол асуудал бол яг вэхээр ганцхан эрэгтэй хүний асуудал биш байхгүй юу? Энэ тэр хандлагыг бий болгосон нийгмийн уламжлалт хандлага дээр бол эрэгтэй ч хүн, эмэгтэй ч хүн аль аль нь хувь нэмэр оруулж байгаа. Гэр бүл болсон залуу усуудыг аваад үзье л да тий. Эсвэл гэр бүл болохоосоо өмнө жишээлх юм бол үзье тийм ээ. Хүн уцаар ярьлаа гэж бодъё тийм үү. Тэгээд хин ярьсан гэдээ яхад тэр ярьж ин тэр ягаад чамтай ярьж байгаа юм гээл нэхэд тэр байхгүй юу гэд өөрөлдөн бол тэр хүний хянаад эхэлж байгаа байхгүй юу. Хоёр найз хоёр хос ингээд найзлаад эхэлж байгаа. Нэг нь хянаад эхэлж байна. Тэгэхээр нэг нь хянаад эхэлж яхад нөгөөх нь яг вэхээр хам юма тайлбарлаад нөгөө өөрийнхөө орон зайгаа ингээд нөгөө хумаал тэрэнд бүх боломжтой ингээд өөрийгөө хянуулах боломжоо олгоод ийн гэдэг чинь чи намайг хянж болноо. Чи миний яв гэсэн надад миний явах газрыг зааж өгч болноо. Чи эсвэл надтай ингэж харьцаж болно гэдгийг эмэгтэй нь хүлээн зөвшөөрж байгаа. Эрх мэдэл хяналтаа тогтоосон хүн бол илүү их давмгай байр суурь эзлээд нөгөө хүчирхийлэл дотор байгаа хүнээ тэрнээс гарцаагүй тэрнээс өөрийн хүч тэхээгүй ямар ч хүчгүй мэт байдалд оруулах тийм янз янзын үйлдэлүүдийг санаатай хийдэг. Ер нь бол яг хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүдийг бол буруудах хандлага бол эрэгтэйчүүдийн зүгээс ч гэсэн эмэгтэйчүүдийн зүгээс ч гэсэн гэр бүлийн зүгээс ч гэсэн нийгмийн зүгээс байдаг. Энэ хүмүүсийг бол буруутгаж хандлага бол нөгөө нэг насны нөгөө хүмүүсийн бий болгосон ойлголт байхгүй юу? Ер нь бол ямар ч хүмүүс бол яг гэхээр бие биенийгээ хүндэтгээд хэрвээ ямар нэгэн хүчирхийлэлтэй харьцаа байх юм бол ийм харьцаагаар надтай харьцаж болохгүй гэдгээ хэлээд эхнээсээ харилцаагаа өөрчлүүлэхгүй баг дээр нь таслан зогсоох өөрөө таслан зогсоож чадахгүй бол тэрнээсээ гарах арга хэмжээ байх ба. Үнэхээр тэр хүн чинь зан үйлөө өөрчлөх, сайхан амьдрах, хамтарч шинийг бүтээх ирээдүгөө харж байгаа бол тэр заавал хүчирхийллийн биш аргаар харилцан ойлголцдог тийм зүйлийг тогтоож болно шүү дээ. Гол нь өөрийнх нь тэр сөрөг зан үйлээ, хүчирхийлэлтэй зан үйлээ, хүчээр юмыг авч хийдэг зан үйлээ тэрийг болчвол заавал тэгэл салаал эсвэл ингээл яадаг боломж хэрэггүй шүү дээ. Харилцаандаа эрүүл эерэг тэгээд бие бинийгээ хүндэтгсэн, бие биенийхэн эрх чөлөөг дээдлсэн ийм харилцааг хэм хэмжээг нийгэм даяараа хэвэн болгох юм бол энэ бол гэр бүлийн хүчирхийлэл ер нь хүчирхийлэл үүдэлтэй альва тэр асуудлууд бол багасна гэж би бодож байна.